За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр багш нь Саша толгой үсгийг бичих унших аргыг заах гэж байна. Тэгээд энэ хоёр хүснэгтэнд эхний хүснэгтэнд эс үсгийг одоо 7 ишгээр амьлуулад сүүлийн хоёр хүснэгтэнд иш үсгийг үлгчээ 7 ишгээр амьлуулсан байгаа. За тэгээд энэ цагаан багнуудад нь бол дандаа дармал хэлбэрнэ. За арын энэ ягаан дэвсгэр дээр болох дээрээ бичмэл хэлбэрүүд нь байгааг анзаарж байгаа. Ер нь бол эс үсгийн дармал ба бичмэл хэлбэр бол онцгой ялгаа байхгүй. Бичмэл хэлбэр нэрээ том байгаа. За гол онцлог бол эс үсэг үгийн эцэст араасаа ихшиггүй орж чадна. Өөрөөр хэлбэл дэвсгэрлж орно гэсэн үг. За тэгээд энд амьгүй хэлбэр нь байна. Энд А-гээр амьлуулсан са гэсэн хэлбэр. Энд И-гээр амьлуулсан си О-уугаар амьлуулад су, О-уугаар амьлуулад сүү гэсэн хэлбэр. За одоо ингээ хамгийн гол нь бичих арга хараад аваарай. За ингээд эс үсгийн үгийн ихэнд орж байгаа амьгүй хэлбэрийг дөрвөлжин шугамтай дэвтрээрээ баримжаалаад хараарай. Эс үгийн ихэнд. За үгийн дунд эс. За үгийн ядагт эс дангаараас дэвсгэрлж орно. Эс. За одоо үгийн сааséгээр амьлуулсан хэлбэрээ шууд нуруугаар холбоод бичиж өдрөө. За эс а са сэ гэж уншиж болно. Са са. За тэгэхээр эсийн араас А-Э бол зөвхөн сүүл хэлбэр л орно. Сүүлээ нийлүүлж чинь орхиц эсийн араас орохгүй. Са сэ. Одоо И-гээр амьлуулъя. Си. За үгийн дунд эсээ бичлээ. Араас нь И, Си. Дахиад үгийн дунд эс бичлээ. Үгийн ядагт ордог И, Си. За О-уугаар амьлуулъя. Су гэж байна. За үгийн ихэнд эс О со нэгдүгээр үеэс хойш уугаар уншина. Су За су. О-уугаар амьлуулъя. Су нэгдүгээр үед О-уугийн шилбэгтэй бичнэ. Су За болсон. За нэг хоёр холбоо өгччээ бүгдээрээ үгэнд оруулаад сумын арслан гэдэг үгийг бичээ. За үгийнхэнд суу гэсэн үг орж ирлээ. Араас нь муу гэсэн үг орно. Үндэсний бичгийг уйлж бичвэл дараа нь цээжээр бичиж урахад ямархан. Сумуу ийн харьяалахын Т ялгалтын ийн нөхцөлийг хишгээр төгссөн үгийн араас ийн гэж салангад бичнэ. Арслан гэдэг үг хэвээрээ байгаа. Үгийн дунд орсон эстэй үг байна. Сумуу ийн ар эс лан. Арслан. За илийнхаа еврейт тавьчих арслан. За дахиад нэг холбоо өгччээ. Орос улс. За сая бүгдээрээ үгийн ихэнд дунд эс орсон өгсөн бол одоо үгийн адагт эс орсон хоёр өгччээ. За Орос гэдэг үг бол кириллтэйгээ тохирно. Эс Орос гэж уншихгүй Орос гэж уншин тийм ээ. За улс гэдэг үг элийн ард уутай бичигдэнэ. Улс. Лу эс. За элийнхаа еврейт тавьчих. Орос улс. За ингээд болчих. За энэ доотлын багнан дээр зүгээр
иш үсгийг 7 гişгээр амьлуулсан байгааг та бүхэн харж байгаа. За энд дэвсгэр үсгийн бичээгүй шууд А-гээр тусад амьлуулаа авчирсан байна. Ша шээ бол яг адилхан. Тэгээд энд ши шоо шүү гэсэн хэлбэр байна. Ер нь бол яг ишийн араас энэ 7 гişиг орсон ша шээ ши шоо шүү гэд одоо шугар гэдэг ч юм уу, шивнэх гэдэг ч юм уу, шуурах гэдэг ч юм уу, энэ үгнүүдийг бол үндэсний бичигт ихэвчлэн энэ си гэсэн үеэр их бичдэг. Түгээмэл хэлбэр нь бол энэ дээдлийн энэ си гэсэн үеэр их орж ирдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь шороо гэдэг үгийг энэ шоо гэдгээр бичихгүй си руи гэж ингэж бичих хэлбэр нь түгээмэл байдаг. Энэ доотлын хэлбэр ихэвчлэн харь гаралтай үгэн дээр бол их хэрэгэлдэг. За одоо ингэ бичих аргыг хэлээд явуулна. За эхлээд ишээ зүгээр дэвсгэр хэлбэрээр нь салангат өччихье. Стэйг адилхан. За эсээс ялгаа нь бол ерөөсөө ардаа 2 туслал нэмэгдчихэж байгаа шүү дээ. Түүнээс стэйг бол яг адилхан байгаа. За эс үсгээ бичлээ. Ард нь 2 туслаа. За тэгээ үгийн ихний иш. За үгийн дунд амьгүй иш. Дангаараа орсон хэлбэрийг одоо бичиж байна. За үгийн адагт иш. Дангаараа орсон амьгүй хэлбэр. За энэ бол яг үндэсний монгол бичгтээ одоо нэг тийм түгээмэл хэрэгэлдэггүй. Ихэвчлэн одоо гарлыг хөөх юм бол төвд, санскрит, энэ этхээ хятад гаралтай үгэнд илүү хэрэглэгддэг гэдгийг өгшин дөрөв тайлбарласан байгаа. За одоо иш үсгээ А-гээр амьлуулаа. Ша шээ гэсэн хувилбарыг нэг хүчжээ. А-2 үгийн дунд дүрс нь адилхан байдаг учраас ша гэж уншиж болно, шээ гэж уншиж болно. За тэгээс мөн адилхан стэйг адилхан сүүл хэлбэрэл орно. За тэгэхээр гол ялгаа бол яг үзгээ салахгүйгээ биччихээд тэгээд туслаа ардна. Шинэ жоохон 2 туслаа жоохон дээр тавиа явчлаа. За дараагийн өнөдөр жоохон доохон шиг хэвчтэй ш. За дараагийнх нь ши гэсэн хувилбар. Ши эхлээ зүгээр си гэвчиж штэ. Тэгээд ард нь бич дуусныхаа дараа яг тэр нэг шүд шиг юмных нь харалтаа шахуу тавь шүү 2 туслаа. Ши. За уугаар амьлуулъя. Шоо шуу гэсэн хэлбэр орж ирнэ. Шоо шуу. Эхний ээлжинд бол яг суу гэж биччихэл ард нь 2 туслаа тавьчихаар шоо шуу бол авчих штэ. Тэгээ яг тэрнийг шүдэн хэлбэрийнхаа яг харалтаа ард нь 2 туслаа тавиал авчих. Ойрхон. За зүйтэй. Одоо цөмөрөө үүгээр амьлуулъя. Шүү гэсэн хэлбэрийг яаж бичгийг хараад аваарай. За эхлээд сүү гэсэн хэлбэрээр биччихээд ард нь туслаа тавиад шүү гэсэн хэлбэр болгочихно гэсэн үг шүү дээ, тийм ээ. S2 бол тэр хойноо тусалтай хэлбэрээрээ л ялгаатай байна. За ингээд сүү гэсэн хэлбэр бичлээ. Одоо ард нь 2 туслуудаа тавиад өгье. За шүү. За ингээд бас одоо энэ дээр нэг 2 3 үг хүчийн үндэсний бичигт бол цөөх үхэнд дутуу за шаацгай шувуу гэдэг үгийг хүчээ. Шагаа загай За ихтэй үзгээ салахгүй бүх юм авчиччлаа. Зэ үсгэх жоохон мохоо онцгтэй байна тийм ээ. Гагийн 2 тусал орж ирлээ. Тэгээд шагаа ард нь өччихээ шуу гэдгээ.
Шаацгай шувуу. За шувуу гэдэг үгийг си ба гуу гэж үчиж байгааг анзаарах байх. За дараагаар нь хогийн шүүр гэдэг үгийг бичиж үндэсний бичигт бол эс иш үсгээр бас дүрс ялгаад утга ялгадаг. Хог уун. За гэгүүлэгчээр төгсөн үгэнд уун гэд салангат өчн тийм ээ. Хогун. За хогийн шүүрийн шүүрийг шүгүүр гэж үчнэ. Нөгөө шүү гэдэг үеэрээ. За ингэж өчтөг тохиолдол бас их цөөхөн байгаа гэж хэлсэн. Хайр үгэнд эсвэл одоо яг энэ шиг ингэж утга ялгах үүднээс ингэж хэрэглэнэ. Шүү гүр. За ингээд хогийн шүүр. За дараагийнх нь шүүр шанага. Хоёр янзын шүүрийг утга ялгаад байна шүү дээ. За энэ дээр болохоор сигээр өвччихнэ. Си гүр. Сигүр. Синага. Си на га. За си учраас ард нь тусал тавихгүй тийм ээ. Синага. За энэ дээр шүүр шанага гэдэг үг хоёулын дээр нь иш байгаа боловч эсээр өчж байгааг анзаарж байгаа байх. За одоо бүгдээрээ дараагийн хичээл рүүгээ дараагийн өсгүүдийг өгсөн яаж тайлбарлахыг хэлээд өгнө. За одоо энэ хэсэгтэр өгсөн цаачаа заажаа толгойтой үсгийг бичих аргыг хэлж өгч байна. За мөн адилхан дармал бичмэл хэлбэрээр 7 гişгээрээ амьлуулад энд бичсэн байна. Цаа 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 цэ 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 эсвэл чаагаар чаа 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 чэ чэ чэ. Ци 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 чи 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 цоо 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 чоо чоо чоо. Цөө цөө цүү чөө 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 гэж уншина гэсэн үг тийм ээ. За нэг мэсэн тайлбарлачи. Энэ доотлын үснэгтэн дээр болох дээрээ заажаа үсэг буюу зээжээ үсгийг 7 гişгээр амьлуулсан. За энэ дармал бичмэл хэлбэр нь зээжээ үсгэн дээр бол ялгаа нь энэ үгийн ихэнд ийм шууд ийм зартагтай шилб байгаа. Цээчээ нь болох дээрээ үгийн ихэнд одоо энэ дөрвийн тоош хэлбэрээр үгийн ихэнд дунд ороо өвчж штэ. Зээжээ нь болох дээр энэ хэлбэр нь ингээд өөрчлөгдөд одоо загас гэвэл жи гасуу гэдэг ингээд энэ жээ хэлбэрт ороо өвчж байна гэдэг анхаараарай. За 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 жэ 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 хоёул адилхан зи 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 жи жи жи. А уугаар амьлууллаа. Зоо 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 жо 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 зөө 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 жо 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 гэсэн хэлбэр байна. За одоо ингээд хоёр эсэг үгнүүдээ шууд бичих арга хараад явчих. За үгийн ихэнд цэ үсгний амьгүй хэлбэр. Ерөнхий бичих арга нь бол нуруу явлаа. За тэгээд ийм дөрвийн тоош гэм. Хортлынх нь дөрвөлжин зартаг орж ирнэ гэсэн үг. За үгийн ихэнд. За үгийн дунд болох дээрээ нуруугаараа өмнөх хойдох үсгтэйгээ холбогдсон шүү дээ. За дундах хэлбэрээ нуруу жоохон тийм болчих. За яг үгийн эцэст бол дангаараа орохгүй. Тэм чинь амьгүй хэлбэр дээр зөв тэнцвүүн тэмдэгтэй орчих та. Юун дээрээ игээр амьдлуулад явъя. Өөрөөр хэлбэл цаа гэсэн хэлбэр. Эсвэл эгээр уншвал цэ гэдэг нэг хоёр янзаар унш. Цаа цэ хэлбэрийг ингэж үчнэ гэсэн үг тийм ээ. Цацаг цэцэг гэвэл ингэж гэнэ шүү дээ. За одоо игээр амьлуулаа явчих. Ци гэсэн хэлбэр өчгөж байна. За
Чэгээр уншвал чи болно. Цэгээр уншвал ци болно. За уугаар амьлуулъя. Цоо, цуу гэсэн хэлбэр гарч ирнэ тийм ээ. Цоо, цуу гэсэн хэлбэр гарч ирнэ. Цоо, цуу гэсэн хэлбэр гарч ирнэ. За өөгээр амьлуулъя. Цүү. За бол үгийн нэгдүгээр үед шилб нэмэгдэж байгаа. Бусд нь адилхан байгаа. Цүү. Чэгээр унших юм бол чөө, чүү болно гэсэн үг тийм ээ. За энэ дээр энэ хоёр үг хүчижсэн мөрөө. Цэцэг навч гэдэг холбоог өгч. За цэцэг бол кириллтэйгээ яг тохирно. Цэг. Одоо тэгээд эм үгийн г тийм ээ. Цэцэг. Цэцэг. За навч. Напчи гэж чинь. Нап. Тэгээд б-ийн араас их шиг байхгүй шүү, дөрвөлжилж явлаа. Чи. Нап чи. За энэ үгийн дунд чи өсөг дунд баяхинд орсон байна тийм. За дахиад нэг жишээ бичиж. Цээж бичиг гэж бичсэн мөрөө. Цэгэж. За үгийнхаа утгаас хамаарат хойд хурдх үгнээс хамаарат цэгээр унших уу, чэгээр унших уу гэдгийг өөрөө сайхан мэдрэмжээрээ тохируулна шүү дээ. Бид нар чичиг навч гэхгүй цэцэг навч гэж уншина. Чээж бичиг гэхгүй цэгэж бичиг гэж уншина. Цэгэж. За энэ дээр байгаа хоёр цэгийнхаа ялгааг хараарай хүүхдүүд. Ц нь болохоор хурц өнцгтэй, Ж нь болох дээр арай мохоод өнцгтэй байна. Цээж бичиг. За Б-гээс И-гийн шилб шууд явна. Би гэсэн үе гарч ирж байна. Тэгээ чи гэ. За чигээр чи. Цээж бичиг. За одоо бүгдээрээ хоёр дахь юу руугаа шууд орчие. Өөрөөр хэлбэл зээжээ үсгийн багш нь тайлбарласан учраас одоо амьгүй хэлбэрээ үгийн эхэнд бол ганц одоо зартагтай шилбэл байгаа шүү дээ. Зээ үсг үгийн эхэнд. За үгийн дунд дээдлийнхаа цэгээс арай жоохон тийм мохоод өнцгтэй дөрвийн тааш гуртлын өнцг жоохон тийм мөлгөр дүүхэн гарч ирэх шүү, хараарай. За үгийн адагт бол орохгүй. Ягаад гэвэл дэвсгэрэлж орж чадахгүй, үе битүүлж орж чадахгүй учраас ингээд зураад орхилоо шүү. За одоо бүгдээрээ А-гээр амьлуулад жа, Ж гэсэн үеийг нийлүүлээд бичээ. Нуруугаараа холбоод. Жа үгийн эхэнд, үгийн дунд, жа үгийн адагт гэх. Жа. Үгийн адагт бол тэртээ тэргүй ганцаараа орохгүй шүү дээ. Тэгээд сүүл А-гийн өмнө орсон байна. За энийг Ж гэж уншиж болно. Жа гэж уншиж болно. За зээ гэж дөрвөн хувилбараар уншиж болно гэсэн үг. За одоо И-гээр амьлуулъя. Өөрөөр хэлбэл зи гэж уншиж болно. Эсвэл жи гэж уншиж болно. Жижиг гэвэл бид нар одоо энэ эхний үеэр жи гэдэг үеэр бичгэнэ шүү дээ. Жи гээл одоо тэр эхний хоёр үе дээрээ им үгийн гээ бичгтэл жижиг том гэдэг жижиг гарч ирнэ гэсэн үг. За жи. Уугаар амьлуулъя. Жоо. Эсвэл зоо гэж ингэж хувилбаруудаар унших хэрэгтэй. Жоо. Тэргээ ойртчлоо. За жоо.
чуу гэж уншиж болно. Зоо, зуу, зуу гэж уншиж болно. За одоо өөгээр амлуулъя. Чөө, чүү, чүү гэж уншиж болно. Зөө, зүү, зүү гэж уншиж болно. Чөө, чүү, чүү. Мөн жүү 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 гэж уншиж болно. Жишээ жүжиг гэх юм бол тэр ихний үеэр өчгдөж жүү жүг гэдэг ч юм уу. За ингээд амлуулсан. Одоо энэ дээрээ бүгдээрээ ганц хоёр жишээ нь хоёр холбоо өгөн жишээ. За аз заяа гэдэг хамархан үг авъя бүгдээр нь. Аз гэдэг үг маань аа за. За заяага. За аз гэдэг үгэн дээр үгийн дунд орж байгаа зэ байна. Энийг бид нар ажаа гэж уншихгүй азаа гэж уншина. За тэгээ за зэ үсгээрээ богино хүччлээ. Заяага. За үгийн дундлын яа дээш жоохон шилбэн итгэр байгааг харж байгаа. Тэгээд га. Заяаг ингээд заяага. За энэ болох тэр үгийн их дунд зэ орсон. Дахиад ихэнд зэ орсон байна тий. Одоо дараагийн хамгийн сүүлчийн жишээ. За жаргал зовлон гэдэг үгийг хүчий. Жир гал. Ж и эр гал. За эр үг юм чи эр үг ингээ ардаа гიშгтэй юм чи хоёр туслын тавьж өгөн тийм ээ. Жир гал. За хойно нүччээ. Зовлон гэдэг үг. Зоба. Ланг. Зоо. Ба. Ла. Тэгээ үгээцсэн ихэнхлэг нэг богино шүд нэг урт шүд орхицтой байдаг тийм ээ. Зоба. Ланг. За ингээд өнөөдрийн хичээлээр багш нь та бүхэнд с иш ц ч з ж гэсэн гэгүүлэгчийг 7 гიშгээрээ яаж амлуулах вэ? Хамгийн гол нь одоо өөрсдийнхээ дэвтэр дээр буюу дөрвөлжин шугамтай дэвтэр дээр яаж бичих вэ гэдэг энэ аргачлалыг хэлж өглөө. Телевизээр олон удаа үзээд та нар бас нэлийн гарна зүгширсэн байх гэж бодож байна. Тэгээ миний хүүхдүүд энэ багшийнхаа бичиж өгсөн энэ үеэ амлуулсан үеинүүдээ өсөг болгон дээрээ нэг мөр бичээд энэ холбоо өгнүүдээ нэг мөр бичээд тэгээд даалгавраа багштай явуулаарай. За өнөөдрийн хичээл дуслаа. Баяртай.